Хөрөнгөний зах зээл хөндөж ярих асуудал ихтэй байгаа. Энэ салбарын гол их сурвалжуудын нэг Үлзий баяртай уулзаж ярилцгаар бид нар ажил дээр нэрсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу. Ажилласан сайн байна уу? Ажил сайн байна. Ойрд маш завгүй л байна да. Йога хийж амжиж байна уу? Йога бол заавал хийнэ. Ямар ч завгүй байсан гэсэн хажуугаар нь бол йогагаа бол заавал хийдэг шүү. 7 хоногт хийдэх үү? 7 хоногт за хамгийн багадаа 2, тэгэл 3. Та чи нэлээд мэрэгжлийн бас хүнд ийм техник дасгалууд хийгээд байгаа харагддаг. Тийм, би ч одоо ингээд он гараад баг йогоор хичээлээд 10 жил болох гэж байгаа байхгүй. Тэгэхээр агсан төвшний йог хийдэг гэдэг юм уу? Тэгээ би маань ч гэсэн дасцсан. Тэгээ нэлээд хүнд дасгалууд хийж ачаал авдаг гэсэн үг. Би энэ дээрээ. Тэгжээж бас нөгөө үндсэн ажлынхаа ачааллыг баланстай. Тэгэлгүй яах вэ? Тэ нөгөө дасгал хийжээж бас нөгөө ажлын стрессээ тайлдаг гэдэг юм уу те? Бас тийм зүйл байгаа шүү. Яалтчгүй л байгаа. Йог таны амьдралын нэг хэсэг шиг хөрөнгөний зах зээл бол таны амьдралын том хэсэг болоод. Одоо хэдэн жил болж та энэ салбарт амьдрал болчиход байна да. За би энэ зах зээл рүү 2010 онд яг орсон. Тийм үү? 2010 онд тэгээд одоо тэрнээс чинь хойш гэр чинь баг ингээ 15 жил тэг үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг. Болдын Үлзий баяр. Үлзий энд ко капитал үнэт цаасны компани гүйцэтгэх захирал. Үзэгч та хувьцаа бонд сонирхдаггүй байлаач өнөөдрийн яриа танаас хол бишээ. Яагаад вэ гэвэл бид түүний түүх хөрөнгөний зах зээлийн тухай ярьж эхлээд энэ салбартай тэртээ тэргүй холбогддог илүү өргөн сэдвээр бидний яриа цааш өрнөсөн. Ажлаа дурлаад тэр ажлынхаа цар хүрээг хэлсэн хүний замнал дуу хоолойг өнөөдөр та бид сонсголоо. Карьерийнхаа энэ хэсгийг та яг ямар үе гэж тодорхойлох вэ? Яалтчгүй л одоо амьдралын хамгийн гоё оргил үе гэж хэлэх юм уу? Яг л би өөр нөө ажилдаа маш дуртай. Тэг нөгөө дурлаж хийдэг ажил гэх юм уу? Тэгэхээр яг л миний амьдралын одоо хэсгийн хамгийн гол яг ийм оргил хэсэг юм уу? Яг өөрийгөө олж чадсан, тэг өөрийгөө мэдэрч чадсан. Тэг би юу хийж чадах уу гэдгээ бас нөгөө харсан гэдэг юм уу? Тэг өөрөө өөртөө итгэх итгэлийг олж авсан. Тэг ингээ маш олон зүйлийг ингэж шинээр нээж өөртөө олж авсан ийм ажил минь багхгүй юу? Тэгэхээр маш дурлаж хийдэгтэй. Хөрөнгөний зах зээл рүү анх яагаад орсон шалтгаан түүхээ та нэлээ олон ярьчихсан уу? Энэ танил болсон уу? Яасан бэ? Тийм, тэр чинь болохоор ингэсэн. Ер нь бол би чинь ингээд сургууль төгсөөд дандаа энэ олон улсын байгууллагуудаар нэлээд ажилласан. Тэгээд англи сүлд нь магистра хамгаалж ирээд тэгээд Монголдо ирээд тэгээд хувийн хвшилтэд ажиллах уу, тэгээд дахиад олон улсын байгууллагад ажиллах уу гэд. Тэгээд ер нь хувийн хвшилт өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тэгээд тухайн үед миний найзууд ч гэсэн хувийн хвшилт ороод өөрийнхөө бизнесийг хийвэл яасан гэд. Тэгээд зориглоод одоо энэ салбар руу орсон. Гэхдээ мэдээж хэрэг орохдоо болохоор юунд би илүү ихтэй нөгөө одоо тохирж байгаа юм бэ? Ямар салбар руу орвол зүгээр юм бэ гэд. Би ч энэ нөгөө бакалавра Японд хамгаалсан шүү дээ. Йокомагийн сургууль төгссөн. За англи магистра хамгаалсан гэд дандаа нөгөө тухайн үеийн ярьдаг шиг те нөгөө 3 дахь оронд нөгөө суралцсан. Тэгээд хөрөнгөний зах зээл тэнд ямар байдгийг мэддэг. Тэгээд тэр утгаараа Монголын хөрөнгөний зах зээл хөгжлөн те тэр шатанд хүрээгүй, болоогүй. Тэгэхээр энэ зах зээл зайлшгүй хөгжих шаардлагатай те. Тэгэхээр энэ зах зээл дээр потенциал байна гэж харж байгаа байхгүй. Боломж байна те нөгөө бизнесийг одоо өсгөх одоо боожуулах, хөгжүүлэх потенциал нь байна гэж хараад энэ зах зээл рүү орё гэж бодсон. Тэгээд 15 жилийн өмнөх рүү буцаад яг тэр үед Монголын хөрөнгөний зах зээл энэ салбар юу ямар байслаа? Миний энэч шалтгаан яг тэр үе ингээ бодохоор одооныхтай харьцуулахад бүр асар жижигхэн тийм бүр ингээ хөгжилд орой нэг тийм зах зээл байсан байхгүй юу? Би ч бас өөрөө бас хөрөнгөний зах зээлийн ингээ ойлголтод орж ирж байгаа шүү дээ. Тэгээ орж ирээд бүр ингээд өөрөө баг гайхаад шоконд орсон гэх юм уу? Тэгэд ийм жижигхэн зах зээлтэй тэгээд нэг олон брокерийн компаниуд арилж аана гэж айгуу жоохон тэг ядж яхад нэг олон мэрэгжлийн холбоотой тэг зах зээл нь одоо миний мэдхийн л 3-4 ийм холбоонууд байсан. Тэгээд хоорондоо ийм нэгдэлгүй. Тэгэд ийм л зах зээл дээр л үйл ажиллагаагаа эхэлсэн дээ. Тэгээд таны яг ханцуу шамлаж тэргүүний зорилтоо болгож ажиллаж байсан тэр зорилтууд тухай юу байсан бэ? Тэгээд юу гэж бодсон гэхээр за би нэг өөрөө тийм нэг жижигхэн брокерийн компани захирал агаад явахгүй юм байна.
Яг л энэ зах зээл өөрөө суураараа тий хөгжиж бэж бидний бизнес томрох байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд юу гэж бодсон гэхээр ерөөсөө л зах зээлээ нэгтгэх ёстой юм байна. Зах зээлийн мэргэжтэй, зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон компаниудаа нэгтгэж бүгдөө нэг одоо мэргэжлийн холбоон дээр нэгдэж нэгдсэн байдлаар дуу хоолойгоо тий одоо бодлого боловсруулж байгаа, тий шийдвэр гаргаж байгаа энэ төрлийн байгууллагад хүргэх ёстой юм байна гэж хамгийн түрүүнд бодсон. Тэгэл тэр ажилдаа ерөн шамдаж оролцсон. Тий тухайн үед маа санхүү цэцэл хорооны дарга баяр сайхан гэдэг өөр баяр сайхан дарга байсан. Тэгээ баяр сайхан даргатай ярихад баяр сайхан дарга надад тэгжсэн байхгүй юу? За үлзээ чи хэрвээ энэ холбоодоо нэгтгээд ирдэг юм бол гэсэн. Нэгтгээд ирдэг юм бол сургалтыг чи өгөө гэсэн. Одоо манай энэ хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг энэ мэрэгчлэлтэнгүүд чинь бүгдөө нөгөө үйлчлэгээ эрхлэх те одоо энэ үнцаасны зах зээл дээр мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх юм зөвшөөрөлттэй байдаг байхгүй юу. Тэгээ энэний тулд зөвшөөрөл авахын тулд яг энэ гэрчлэгийг авахын тулд яг гэхээр мэрэгжлийн сургалтанд ордог шалгалт шүлгээ өгчээж тэнцчээж энэ зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх юм үйлчлэгээ үзүүл эрхтэй болдгийг. Тэгээ яг энэ мэрэгжлийн сургалтыг чинь тэгвэл танаа холбоод өгөө гэдээ ам гардаг байхгүй юу. Тэгэл би чинь тэгэл явсан да. Тэгээ нөгөө олон холбоотуудтайгаа уулзаад ярилцаад тэгээ бүгдөө ингийн нэгдэх энэ үйл ажиллагааг маш амжилттай бид нэр зохион байгуулсан. Тэгээд одоо хамгийн ууган тий одоо Монголын үнцаасны арилж аштай холбоо гэдэг 95 онд тий байгуулагдсан энэ холбоон дээр бүгдөө шинэ хуучин гэлтгүү бүгдөө гишүүн болоод ингээд нийтээд тэгээ санхүү зөксөл хорон дээр очисон баяраа дарга дээр амласнаа хийчлээ шүү гэ. Тэгээд биднэрт анх энэ мэрэгжлийн сургалтыг ингэж хорооноос зохион байгуулдаг байсан сургалтаа холбоонд ингэж шилжүүлж өгсөн гэсэн үг. Тэгээ энэний том ач холбогдол нь юу байсан гэхээр бид нар чинь нөгөө холбоо санхүүгийн их усүр байхгүй тий. Тэгэхээр энэ сургалтыг зохион байгуулснараа бид нэр санхүүгийн их усүртэй болж эхэлж байгаа байхгүй санхүүгийн чадамжтай болж байгаа. Энэнгээрээ бид нар яг үгээр холбооны яг ийм одоо байнгын ажиллагаатай холбоогоо байнгын ажиллагаатай болгох тий холбооныхоо одоо офистой болгох ажилтнуудтай болгох гэдэг энэ ажлуудаа эхэлсэн. Тэгээд эн чинь бүхэл бүтэн систем байгаа учраас та нар зөвхөн одоо энэ зах зээл дээр тоглогчтойгоо ажиллаад иж болохгүй учраас олон нийт рүү хандах энэ ажил руу бас энэ ажил руугаа тэгээд холбоон дээр нэгдээ санхүүгийн эсвэртэй болонготой бүгд энэ ажил руугаа анхаарч эхэлсэн. Тэгээ санхүүгийн зохицуулах оротойгоо маш ийм одоо ойрхон гэдэг юм уу те нөгөө хамтарч ажилласан. Тэгээд хорооны зүгээс ч гэсэн бид нарыг одоо ойлгож те энэ одоо говийн хвшлийг дэмжих зах зээлийг хөгжүүлэх тал дээр бол маш нааштайгаа хандаж ингэж хамтарч ажилласан. Тэгээд хоёр ч удаа одоо үнцаасны зах зээлийн тухай хуулийг те нөгөө шинжилэн найруулга өөрчлөлт оруулахад бид нар ажлын хэсэгт нь орж те хамтарч одоо ажиллаж те тэндээ одоо ингээд хөрөнгө оруулагчдын их ашгийг хамгаалах мэрэгжлийн холбооны одоо нөгөө зохицуултыг оруулж өгөх гэх те шинэ бүтээгдэхүүнүүдийн зохицуултыг оруулж өгөх гэд хоёр ч удаагийн ингээд ажлын хэсэгт бид нар орж ажилласан байгаа те дээгүүр хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлуулсан гэдэг юм уу татврын те нөө багц хуулинд өөрчлөлт оруулаад яг энэ хөрөнгөний зах зээлд те хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагч нарт ямар татврын таатай нөхцөл бий болох уу гэд энэ ажлуудыг бол тэгээ холбооноосоо те одоо нэгдсэн одоо байдлаар одоо бүгдөө ингээ хамтарч ажиллаж хийсэн байгаа. Тэгээ энэ хугацаанд бас холбооны хамгийн том бас нэг хийсэн ажил гэвэл мэдээж хэрэг биржийн бус зах зээл байгаа, бондын зах зээл те. Тэгээ энийг одоо бас хороо мэрэгжлийн холбоонд нь одоо итгэж биднэрт одоо тэ итгэл хүлээлгэж энэ бондын зах зээлийг биржийн бус зах зээлийг холбоо өөрөө зохион байгуулаа гэдэг эрхийг биднэрт өгсөн. Бид нар ч гэсэн итгэлийн алдаагүй тэг ингээд 4 жилийн хугацаа өнгөрч ин биржийн бус зах зээлийг байгуулад холбооны дэргэд тэгээ энэ хооронд бид нэр 6 их 80 төгрөгийн санхүүжилтийг одоо үндэсний компаниудад татан төвлөрүүлж өгсөн байна. Та энэ зах зээл дээр энэ салбарт одоо ажилласан үр дүнгээ энэ салбарын хөгжлийг бас хэмжихтэй ямар тоонуудыг ямар одоо үр дүн хараад бас болж шүү энэ бол үр дүн шүү гэж сэтгэл хандаг юм. Одоо манай зах зээл чинь хамгийн гоё нь харин тэр байхгүй. Яг ингээд гоё тоогоор хэмжигддэг байхгүй. Тэгээ тоо удлаа ярихгүй тий. Тэгэхээр тоо өнөөдөр одоо юу гэдэг Монголын хөрөнгөний бирж дээр ялангуяа 12 13 он эднэрт чинь бид нар чинь бүр ингээд өдрийн 1 сая төгрөг 3 сая төгрөгийн арилжаал хийдэг байлаа шүү дээ. Тэгэхэд өнөөдөр одоо жишээлбэл тий өдрийн хамгийн за багтаал гэхэд 500 сая төгрөгийн арилжаа тий тэрбум хэдэн тэрбумаар нь арилжаа хийдэг болсон тий. За зах зээлийн үнэлгээ манаас тий нөгөө хөрөнгөний биржийн үнэлгээ тий анх их 80 төгрөгч хүрдэггүй байсан бол одоо өнөөдөр тий хэдэн их 80 долоо явж байна тий 12 их 80 төгрөгийн үнэлгээтэй болж байна. Биржийн бус зах зээл дээр бид нэр 4 жилийн дотор 6 их 80 төгрөгийн санхүүжилт босгоцсон гэдэг юм уу тий. Ингээд зах зээлээрээ бид нэр тий томорч байгаа. IPO хийж байгаа компаниудын тооны одоо ихсэн байна тийм компаниуд маш олон нээлттэй одоо бондууд гаргаж ийн ч гэдэг юм уу тийм хөвүүц одоо хөрөнгөөр баталгаажсан үнцаас гаргаж ийн гэдэг. Тоонууд бол яг ингээд энэ зах зээлийн хөгжил тийм сүүлийн үед одоо ямар явж байна гэдэг ил тод харуулдаг байгаа л гэсэн. Үлзийбаяр хөрөнгөний зах зээлийг Монголд хөгжүүлэхийн тулд ажиллаж зөв экосистем бүрдүүлэх суурь ажлуудыг манлайлж ирсэн.
Түүнийг хөрөнгөний зах зээлийн хамгийн нөлөө бүхий хүн гэж салбарынхан нь нэрлсэн. Тэрээр одоогоор 600 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэх төслүүдийг санаачилж удирдан ажиллаад байна. Олон нийтэд энэ хөрөнгөний зах зээл гэдэг чинь ийм зүйлээ гэж та ойлгуулах гад нэлээд олон жил ярьсан, мэдээлэл өгсөн. Энэ ажил ер нь хэр үр дүнд хүрсэн гэж та хардаг вэ? Яг тодорхой хэмжээнд бол үр дүнд хүрж байгаа гэж би харж байгаа тийм. Нөгөө мэдээж хэрэг манай нөгөө нийт ард иргэдийн санхүүгийн боловсрол ямар байгаа вэ? Хэдэн хуримдалтай вэ? Тэгээ тэн дээр дахиад нэмээд хөрөнгөний зах зээл, хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан цас гэдэг ярихаар чинь бас л хүнд хэцүү шүү дээ тийм. Тэгээд бид нар яг энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд энэ зах зээлийн чинь гол нэг оролцогч тал нь хөрөнгө оруулагч нар шүү дээ тийм. Тэгэхээр энэ ард иргэдийг хөрөнгөний зах зээлийн талаар ойлголттой болгох, санхүүгийн боловсрол одоо холгох тал дээр бол манай энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд ер нь бүгдөө л ингээл нөө чадгаараа чармаагаад ажиллаж байгаа болов уу гэж харж байна. Тэгээд энэ үр дүнж гарч байгаа тийм. Ягаад гэвэл одоо бид нэр зөвхөн манай компани дээр л гэхэд те жилээс жилд одоо те арилжаанд орж байгаа харилцагчдын тоо өсөж байна те. Дээрээс нь одоо бондд хөрөнгө оруулж байгаа те харилцагчд маань ч гэсэн тоо нь одоо те бүр нөгөө 1-2% гэхгүй те бүр ингээ 30-40%-аар нэмэгдэж байгаа. Тэгэхээр энийг бас үр дүн гарч байгаа болов уу гэж хараад байгаа. Би жишээлх юм бол энэ зах зээлийг бас мэддэггүй байжгаад хөрөнгө оруулсан, мөнгө өгсөн хүмүүс энийг баггүй юу? Тэгээд би болохоор яасан бэ гэхээр хүүхдийнхээ мөнгийг нөгөө төрөөс өгдөг хүүхдийн мөнгийг хоримтлуулж агаад 3 компани хувьцаа авсан. Тэгээ одоо тэрийг урт хугацааны нөгөө хөрөнгө оруулалт гэж бодоод ирсэн хайцсан л байгаа. Тэрийг би яаж ухаалгаар цаашид одоо хөрөнгө оруулалтаа нэмж явбал зүг байд юм бэ? Тий, яг нөгөө хөрөнгө оруулалт гэдэг чинь яг нас, хүүс ер нь те бүх зүйлтэй хамааралтай байхгүй. Тэгэхээр хүүхдэд одоо жишээлбэл те хүүхдэд хөрөнгө оруулж байгаа бол аль болохоор урт хугацааны хөрөнгө оруулалт хийхтэй. Тэгэхээр хувьцаа гэдэг бол яг зөв байхгүй. За мэдээж яг ингээд цаг багц бүрдүүлнэ те багц бүрдүүлээ. За ихэнх нь хувьцаа да нэг жоохон хувьд нь одоо бонд ч гэдэг юм аваад тавьчих хэрэгтэй. Тэгээ хувьцаа ямар хувьцаа авч яах вэ гэдэг чинь бас нөгөө ялгаатай те одоо юу гэдэг компани одоо хувьцааны ханш үүсэх зорилттой тий зорилготой одоо тий одоо өсөлтийн одоо тийм хувьцаа авмаар байна уу эсвэл одоо ноглаа шиг тараадаг тий тогтмол ноглаа шиг тараадаг компани хувьцаа авмаар байна уу тий хувьцаанд хөрөнгө оруулах уу гэдэг чинь бас нэг өөр зүйлүүд байхгүй. Тэгэхээр ямар компани хувьцаадад байгаа юм? Би болохоор говь, апу, төмөш уудгарын хувьцаа авсан. За энэ дотроос гэвэл апу бол байнгын жилдээ 2 удаа ноглаа шиг тараадаг компани байгаа. Төмөн шугад бол бас тогтмол ноглаа шиг тараадаг, жил болгон тараадаг. Тэгэхээр ноглаа шиг нь орж байгаа. Тэгэхээр ноглаа шигаар нь дахиад эргүүлээд те тухайн үедээ нөгөө үйлчлүүлдэг брокеринг компани байгаа шүү дээ. Мэргэжлийн байгууллагатай хандаад мэдээлэл аваад дахиад ингээд өөр одоо ямар одоо өсөлттэй өсөлт одоо найдвартай ирээдүйдээ тийм компаниуд байна уу гэдэг эргээд тэр нөгөө хувьцаанд хөрөнгө оруулалт бас их зүгээр. Тэгэхээр над шиг анхлан IPO сонирхож байгаа хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хувьд бол бас Underwriter компанитайгаа холбоотой байж энэ мэдээлэлтэй ойр байх их чухал байна. Яг тийм. Яг тэгвэл мэдээж ийн чинь бас ийм хөрөнгө оруулалт те тооцоо судалгаатай холбоотой зүйл учраас те энгийн иргэн ойлгоход төвөгтэй л дөө. Тэгэхээр ялтчгүй л одоо нөгөө тусгай зөвшөөрлөлтөө энэ зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг тийм компаниас л ингээд найдвартай мэдээллийг авах хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо энэ хүрээлэл ер нь хэр дэлсэн харагддаг ба? Хэлсэн. Энэ яагаад хэлсэн бэ гэхээр мэдээж эрг нөгөө банкуудын IPO-той холбоотой. Манай ч нөгөө банкны тухай хуулинд өөрчлөлт оруулаад те системийн 5 банкыг одоо олон нийт нээлттэй компани болгож те нөгөө компани хэлбэрийн өөрчлөлийг ингээ хуулинд одоо оруулж өгсөн байгаа. Тэгээ үүний дагуу одоо системийн нөлөө бүхий гэж ярьж байгаа те 5 банк одоо тавуулаа хувьцаагаа олон нийтэд санал болгоод Монголын өрөнгийн бирж дээр нээлттэй одоо тий хувьцаат компани хэлбэрт шилжсэн байгаа. Тэгээ энэ банкуудын одоо энэ IPO-гоор тий одоо энэ зах зээлэр бол нэлээд олон хөрөнгө оруулагч нар ч гэсэн орж ирсэн тий жишээлбэл одоо зөвхөн Хаан банкны л одоо IPO гэхэд 20,000 гаруй тий 27,000 билүүтэй тий хөрөнгө оруулагч нар одоо тий хувьцаанд хөрөнгө оруулсан гэд бодгоор тий. Зэ одоо хоёлаа хөрөнгөний зах зээлийн салбарт одоо хувьцаагаа гаргаж байгаа компаниудтай холбоотой танай салбартай холбоотой ярих бас зайлшгүй ярих хэрэгтэй хэд асуудал байгаа л да тийшээ шууд орё гэж бодож байна. Сүүлд говь компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид бос хурал гэж гинт хийгээд буцаад хаалттай компани болох шийдвэр гаргачихлаа. Энэ юу нь юу болчих вэ? За тийм говийн одоо хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тий энэ одоо тогтоолтой холбоотой манай зах зээл дээр бол нэлээд одоо
юу гэдгийг шууган бас дэгдлээ тий. Энэ талаар бас жижиг хувьцаа эзэмшигч нар ч гэсэнтэй нөгөө одоо сошиал нэтворк юу тий олон нийтийн сүлжээгээр бол нэлээд бас бичлээ нөгөөтэйгөр бас эдийн засгийн сэтгүүлчид ч гэсэн энэ асуудлыг хөндөж тий нөгөө одоо мэдээллийг одоо олон нийтэд хүргэсэн байгаа. Тэгээд санхүү зохицуулах орноос бол одоо мэдээлэл гаргасан тий ямар ч байсан говь хувьцаат компани одоо эргээд худалдаагаа хувьцаагаа эргүүлэн худалдаа авах үйл ажиллагаагаа зогсоох гэсэн тийм ээ мэдээлэл гаргасан байгаа. Хэд хэдэн зүйлүүд байна тий энд анхаарах одоо юу гэдгийг өнөөдрийн зохицуулттай их зүүн одоо зохицуултын хүрээндтэй энэ асуудал одоо боломжтой гэвэл боломжтой тий компани одоо өөрийнхөө хэлбэрийг өөрчлөөд тий хувьцаат компани байснаа одоо ХХК болж болно тийм үү ХХК одоо өнөөдөр хувьцаагаа олон нийтэд санал болгоод тий хувьцаат компани хэлбэр шилжиж болно энэ бол компани тухайн хуулиар олгогдсон эрх нь байгаа. Гагцгүй одоо юу гэдэг тэнд байгаа одоо тэр компанийн хувьцааг 24 мянган хүн эзэмшиж байгаа байхгүй 24 мянган жижиг хувьцаа эзэмшдэг эрх ашиг хэр зэрэг хөндөгдөж байна вэ гэдэг нь айгүй чухал байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал нь одоо тэр хувьцаа эзэмшигчдийн одоо хувьцааг дээр эргүүлэн худалдан авах гэж байгаа бол ямар ханшин дээр худалдаж авах гэдэг байгаа. Тэ? Одоо 249 төгрөг гэдэг чинь тэгвэл уучлаарай. Энэ хувьцаа чинь тэ 3 жилийн өмнө 300 гаруй төгрөг байсан юм. Тэгээд тэр 300 гаруй төгрөгөөр авч исэн хүмүүс яах юм? Тэгээ энэ хооронд чинь инфляц бий болсон тэ. Тэгэхээр энийг тооцсон юм уу яасан тэ? Тэр үнэлгээ нь хэр зэрэг бодтой энэ зөв юм гэдэгтэй нөгөө асуудал гарч ирэн тийм ээ. Нөгөөтэйгөр говь гэдэг маань өөрөө яалтчгүй л нөгөө үндэсний үйлдвэр байхгүй үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг байхгүй. Тэгээ эн чинь хүн болгон ингэж бахархаж тэ энэ компани хувьцааг эзэмшиж байгаа шүү дээ. Хүн болгон л одоо нөгөө говийн ноолорыг авдаг тэ. Хүн болгон л гадаадын дотоодын тэ нөгөө найз нөхөж очиж та бэлэг авахдаг говь хослоо авч өгдөг тэ. Эн чинь одоо бидний нэг бахархал байхгүй. Тэгэхээр энэ бахархал үндэсний бахархал болгож байгаа тэргүүний компанийнхаа хувьцааг эзэмшиж чинь гэж итгэлтэй нөгөөдг нь 6 жил алдагдaltaй ажилласан өнөөдөр бид нэг ингээд таалтаа компани боллоо гэхээр нөгөө хувьцаа эзэмшигч нартай ямар одоо бодолтой хөлдгөө. Тэгэхээр энэ зах зээлээр дахиад хөрөнгө оруулах уугүй юу гэдэг чинь бас томоохон л нэг асуудлыг бий болгоод байгаа юм л да. Ёс суртахууны асуудал тэгээд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг яаж хамгаалагдах ёстой юм бэ? Тийм байхгүй. Энэ зах зээлийн хөгжил тийм хөрөнгөний зах зээлийн хөгжил зүгээр юутай заашгүй холбоотой вэ гэхээр жижиг хувьцаа эзэмшдгийн эрх ашгийг хэр зэрэг хамгаалж байгаа юм бэ гэдэг чинь хамгийн чухал асуудал тийм. Өнөөдөр ч гэсэн одоо ингээл компаниуд нөгөө хувьцаагаа олон нийтэд санал болгодог тийм. Хамгийн ихтэй 25% санал болгож байгаа шүү дээ. 25% тийм. Нөгөө талдаа 75% байна шүү дээ тийм. Шийдвэр гаргах хувь нь тийм нөгөө талдаа байгаа дээ шүү дээ. Тэгээ 25% нь энэ компани зарим компаниуд 5% санал болгосон тийм. Зарим компаниуд 10% санал болгосон байгаа. Тэгэхээр тэр бага хувь дээр маш олон хувьцаа эзэмшигч байгаа. Тэгэхээр тэр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалж байгаа юм гэдгээс л энэ зах зээлийн хөгжил хамаарна. Нэг итгэл найдваргүй болчвол те нөгөө энэ зах зээл тэгвэл цаашаа хөгжөхөд маш хүндрэлтэй л болно гэсэн үг. Саяных шиг ийм зүйл жишг болохгүй тулд ер нь манай бизнес эрхлэгчид өөрсдөө ямар ёс суртахуунтай байх тэднэрт бас та нар юуг ойлгуулах хэрэгтэй. Хувьцаат компани тийм нэгэнт хувьцаат компани тийм хувьцаат компанины давуу талыг бас сайн одоо нөгөө ойлгохгүй байх шиг байгаа юм тийм мэдээж компани болгон өөр тийм одоо нөгөө компани одоо үйл ажиллагааны цар хүрээ худалдан авагчдын тоо гэдэг юм уу тийм нөгөө борлуулалтын хэмжээ гэдэг энээсээ шалтгаалаад компани болгон өөр өөр тийм тэгэхээр ялангуяа одоо юу гэдгийг үндэсний одоо ийм тэргүүлэх тийм одоо компаниуд бол хувьцаат байх нь илүү давмгай юм болов тий. Одоо юу гэдгийг бусад орнуудыг бүгдөө харъя л да тий. Америк нэгдсэн улсыг харъя тий. Бүх л компаниуд, том компаниуд нь бүгдөө л одоо хөрөнгөний биржтэй нээлттэй байдаг тий. Энэ нээлттэй байх нь юу гэхээр ерөөсөө нэр хүндийн асуудал биш. Нээлттэй байгаараа бахархдаг тий. Тэн дээр одоо компанийх нь одоо хувьцааных нь үн ханшинд нь компани үнэлгээ эднэртэй шууд холбоотой тий. Сайн ажлууд компани үнэлгээ нэмэгдэнэ. Хувьцааны үн ханш нэмэгдэнэ тий. Тэрээр миний хөрөнгөний үнц нь өсөж байна гэсэн үг байхгүй. Тэгээ яг тэрнтэй уйж үзэх юм бол манай компаниуд ч гэсэн тэ энийг давуу талыг нь ойлгодог. Олон нийтэд нээлттэй байснараа харин ч эсэргээрээ олонний хүчээр бизнесээ улам томруулах ийм боломж нь хөрөнгөний зах зээл дээр байгаа шүү гэдгийг бас ойлгуулах хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Нөгөө талаар мэдээж биднэрт бас хийх зүйлүүд зөндөө байгаа. Хөрөнгөний зах зээл дээр тэ энэ компаниудыг одоо хөрөнгөний зах зээл дээр гараад ирэхэд нь тусч аваад бид нар бас энэ хувьцааных нь хүрвэг чадрын сайн ажируулах тийм үнэхээр энэ тэр компанийх нь бодит бизнесийн үнэлгээ нь хөрөнгөний зах зээл дээр тогтдог байх гэдэг ч юм уу тийм тэр нөхцөл болцоог нь бид нар хангаж өгөх ёстой яг үл энэ зах зээл хангаж өгөх ёстой.
Үлзий баярын үүсгэн байгуулсан Үлзий энд Co Capital үнэт цаасны компани нь 2007 оноос хойш үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байгаа. Лендемэн банк ба санхүүгийн байгууллагын 5 тэрбум төгрөгийн үнийн дүгнэлтийн нээлттэй бонд, Simple хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Хас банкны IPO гэх мэт хөрөнгөний мэргэжээр түүхэн амжилтад тогтоож анхдагч болсон олон бүтээгдэхүүнийг амжилттай гаргаж ажиллажээ. Эдний хамт олонд итгэж хөрөнгө оруулалтын зөвлөгөө авч зуршлуулж байгаа харилцагчдын тоо 2 дахин өсжээ. Манай үндэсний томоохон компаниудын хувьд үүсгэн байгуулагч нь 2 дахь үедээ бизнесээ шилжүүлж байгаа ийм нэг цаг үе байна л да. Олон нийтэд нээлттэй компани болсон энэ компаниудын хувьд заавал одоо үүсгэн байгуулагчид нь үр хүүхдүүдтэй энэ бизнесийг өвлүүлэх ёстой юу? Хинээр бизнесээ удирдуулах вэ гэдэг ийм асуудал сорилт гарч ирж байгаа шиг байна. Энд дээр юу н ямар жишг байвал зүг вэ? Тэгэхээр ерөөсө гэр бүлийн ч юм уу те хаалттай одоо хязгаарлалт юм бол хариуцлагатай компани буюу олон нийтэд нээлттэй бирж дээр хувьцаат компани гэдэг хоёр компани төрөл чинь шал өөр зүйлүүд байхгүй юу? Юу юугаараа өөр юм гэхээр тайлагналаараа өөр те. Жишээлбэл бид нар хувийн гэр бүлийн компаниг те санхүүгийн тайлангаа ил болгоотгооч гэдэг юм уу те. Үйл ажиллагааны тайланг ил болгооч гэд нэхгүй бид зохицуулдаггүй зах зээл те. Тэр чинь бид гэтэл хэдэн 10 мянган хувьцаа эзэмшдэг те хувьцаат компани олон нийтэд нээлттэй компани гэдэг чинь тэр хэрээрээ хариуцлагатай гэсэн. Тэр хэрээрээ мэдээлэл нь нээлттэй ил тод байх хэвээр. Тэр хэрээрээ яах вэ гэхээр компани засаглал сайтай байх хэвээр байхгүй. Тэр олон мянган хувьцаа эзэмшдэг мөнгөөрөө тэр хувьцаа гэдэг зүйлийг авч байгаа шүү дээ те. Хувьцаа гэдэг зүйл чинь тэр хүмүүсийн хувьд хөрөнгө нь байхгүй юу да. Тэгээ тэр хөрөнгийн үн цэнийг нэмэгдүүлэхийн төлөө тэр хувьцаат компани удирдлага ажиллах хэвээр. Өөрөөр хэлбэл ашиг орлогоо нэмэгдүүлж явах хэвээр. Хин тэр ажлыг хамгийн сайн хийж чадна уу? Тэр хүнийг л тэр ажилд нь тавих хэрэгтэй тэр дагалбан тушаалт те. Тэгжээж тэр яг компани ашигтай сайн ажиллана л гэсэн үг. Тэгэхээр хин ажлаа сайн хийж ийн тэр бизнесийг авч явж чадах бай гэдэг шалгуур. Тийм байхгүй. Тэр чинь нөгөө одоо нэг гэр бүлийн компаниас одоо даваа явчихж байгаа байхгүй. Тэр чинь олон мянган хувьцаа эзэмшдэг компани гэсэн үг. Тэр олон мянган хувьцаа эзэмшдийн төлөө ажиллах хэрэгтэй л гэсэн үг. Нээлттэй компанич ба ер нь альва бизнесээс олон нийт ёс зүйг тэр бизнес нь өөрөө зөв ёс зүйтэй явах. Дээрээс нь бизнесийг удирдах байгаа хүмүүс бас ёс зүйтэй байх. Энэ нэг юм нийгмийн шахалт шаардлага маш урд урдаас илүү өндөр борлуулж ирж байгаа ийм үзэгдэл бас ажиглагдаж байна тий. Тэгэхээр мэдээж тэр чинь ер нь одоо ганцхан нөгөө хувьцаат компани дээр ч ажиглагдаад байгаа зүйл биш те. Ер нь альва бизнес ёс зүйтэй байх хэрэгтэй гэдэг хандлага руу явчлаа штэ бид нар өнөөдөр те. Зөвхөн одоо юу гэдгийг бизнесийн ёс зүй биш те. Нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэсэн тэр тийм үү. Одоо компани юу гэдэг нийгмийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь төлдөг байх ч гэдэг юм уу те. Татвараа цаг хугацаанд нь төлдөг байх. Эсвэл байгаль орчин дээлтэй технологи ашиглах гэдэг юм уу те. Усаа хэмндэг байх гэх те. Энэ чинь ерөөсөө бүх үзүүлэлтүүдэд бүх тал дээр ер нь компаниуд үнэхээр тэр нөгөө одоо том үлгэр жишээж компани бай гэж бодвол олонныхоо төлөө бай гэж бодвол наад захын юм одоо шаардлагуудыг хангаж үйл ажиллагаа явуулдаг болчиход байна л та. Тэгээ түрүүний нэг нь ёс зүй. Яалтчгүй л ёс зүй болчиход байна. Энэ ёс зүйтэй бизнес гэдэг дээр Монголд одоо яг ямар жишгээр гэх юм уу явж байна вэ гэвэл олон нийтийн шахалтаар энэ илүү ингэж төлөвшөж явж байгаа шиг байна л да. Энэ дээр хөрөнгөний зах зээл дээр тоглогчид болон тэр бизнес эрхлэгчид өөрсдөө бас ямар манлайлалыг үзүүлэх хэрэгтэй юм шаардлага харагдаж байгаа. Тийм. Яг одоо бид нэр ийм мөчлөг үе дээр байгаад байгаа юм те. Бид нар чинь одоо Монгол чинь одоо чөлөөт зах зээлийн эдийн засаг руу шилжээд нэг 30 гаруй жил болж штэ те. Тэгэхээр энэ бизнесийг сурж гин, төлөвшөд сурж гин те. Компани бий болгоод за те гэр бүлийн хүрээнд ажиллуулж үзэж гин. Зарим компаниуд нь олон нийтэд хувьцаараа гаргаад хөрөнгө мөнгө санхүүжилт татаад тийм үү? Олон нийтийн хэлбэр рүү шилжиж гин тийм. Бид нар яг энэ мөчлөг дээр яваад байна л да. Яг бизнесийн одоо компани одоо хөгжлийн үе шат гэж байдаг бол те бид нар нэг дараагийнхаа үе рүү орох гээд байгаа ийм шатан дээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр компаниудын одоо үлгэр дуурайлын дээр айгүй хэрэгтэй. Өнөөдөр бол яг мэдээж хэрэг одоо энэ хувьцаа эзэмшигчид нэртэй шахалтын дүнд одоо шахалтаар те одоо ёс зүйтэй үйл ажиллагаа явуулсан ч ёс зүйтэй байх ийм одоо тал руугаа орж ийн л та. Тэгтээ цаашдаа энэ улам л нөгөө төгсрөөд улам сайн болоод явах болов уу гэж харж штэ. За банкнууд маань системийн нөлөө бүхий 5 банк хуулийн дагуу нээлттэй хувьцаат компани болсон тий. Одоо дахиад оноос өмнө чинь дахиад хувьцаа нэмж гаргах хэрэгтэй байгаа юу? Энэ юу нэмж уу?
Тийм. За банкны тухай хуулинд өөрчлөлт оруулаад тийм ээ одоо банкны салбар дахь реформыг эхлүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бол хоёр үе шаттай одоо ажиллагаа байгаа тийм. Нэгт нь юу гэхээр банкуудыг болгож ялангуяа системийн нөлөө бүхий 5 банкыг олон нийтэд нээлттэй одоо хувьцаат компани хэлбэрлүү шилжээ гэсэн байгаа тийм ээ. За бүх 5 системийн нөлөө бүхий 5 банкнууд бүгдөө яасан гэхээр олон нийтэд хувьцаагаа гаргаад бүгдөө одоо нээлттэй компани болсон байгаа тийм ээ. За хоёр дахь нөгөө үе шат нь юу гэхээр банкны одоо нэг буюу түүнтэй холбоотой этгээд нэг банкны 20-с дээш хувийг эзэмшихгүй гэсэн юм заалт байгаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлээ гэсэн байгаа. Тэгээ энэ заалт маань уг нь 24 оны 12 сарын 31-нд одоо дуусгар болох байсан. За амьдрал дээр энэ ажил явагдаагүй тийм ээ. Тэгээ дахиад 2 жилээр энэ хуулийг сунгасан. Хуулийн хэрэгжилтийг. За энэ хуулийн хэрэгжилт нь одоо 2026 оны 12 сарын 31-нд ингээд дуусах юм. Тэгэхээр одоо хэдхэн сар үлдсэн байгаа учраас тэ нөгөө энэ одоо хувийн эзэмшлээ тэ дахиад ингээд нөгөө жижиглэх энэ процесс бол явж амжихгүй болов гэж харж байна шүү дээ. Тэгэхээр одоо яг дахиад хуулиндаа өөрчлөлт оруулах уу? Тэгэхээр энд нэг юм зүйл ажиглагдаад байгаа тийм. Одоо бид нар ингээд юмыг аль хөрөнгөний зах зээлд одоо ороод хөрөнгө оруулаад тийм альваа ингээд юун дээр алдаж онж байгаа гэдэг дүн шинжилгээ судалгаа мэдээлэл боловсруулж хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хүмүүсийн одоо тунгаан бодох гэдэг юм уу эргцүүлэн бодох те одоо анализ хийх чадвар нь айгүй сайжирдаг байхгүй юу. Тэгээ юмыг нэг талаас нь биш те олон талаас нь хардаг болдгийг. Тэгэхээр одоо нөгөө манай монголчууд чинь нэг ингээд савлахтай айгүй амархан шүү дээ те нөгөө яадгийн те нэг хар болоод нэг цагаан болоод те нэг хар цагаан хоёр өнгөн дунд амьдрал гэдэг. Гэтэл амьдрал өөр айгүй баялаг байхгүй юу. Саарл өнгөхэд нөгөө юу гэдэг лээ нөгөө кино байдаг шүү дээ те 50 Shades of Grey гэх те саарл өнгө хүртэл 50 он юу байгаа үстэй төрөл байгаа үстэй. Тэрнтэй адилхан амьдрал өөр айгүй баялаг байхгүй. Тэгэхээр бид нэр энийг яах гэж хэлээд байгаа юм гэхээр яагаад энэ хууль хэрэгжээгүй юм гэдэг чинь олон шалтгаантай байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг би энэ дээр хувийн хвшлийн талдаа бас нэг те нөгөө өмөрч хэлмээр байгаа юм. Яагаад гэвэл одоо юм л бол нэг хувийн хвшлийн буруу юм шиг те нэг хувийн хвшлэр ингээл дайрдаг, хувийн хвшлийг муухан хардуулах гэдэг болчиход байна шүү дээ те. Тэгэхэд амьдрал дээр яагаад хууль хэрэгжихгүй байгаа юм? Энэ одоо энэ 5 одоо те хувьцаат одоо компани хэлбэрлүү шийдсэн 5 банкны буруу юм уу? Одоо энэ хууль хэрэгжээгүй гэл магадгүй би одоо нөө имээгээд нь шүү дээ те нэг улс төрчид энэ банкнууд одоо ингээл те нөгөө дараагийнхаа хуулийнхаа заалтыг хэрэгжүүлсэнгүй гээл те нөгөө PR-аар ажил хийдэг болсон засагч нь дахиад нөгөө хувийн хвшлэрүүгээ дайраад иж магадгүй гэж би имээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зөвхөн шалтгаан энэ зөвхөн банкудтай биш байхгүй. 5 банк эхнийхээ үүргийг биелүүлсэн үү? Биелүүлсэн. Хөрөнгөний зах зээл хүлээж авсан. Гэхдээ энэ 5 банкыг өнөөдөр ингээ харах юм бол одоо хувьцаагаа гаргаж өнөөдөр хувьцааных нь ханшийг харууллаа тий. 5 системийн нөлөө бүхий банк хувьцаагаа гаргаж яхад өнөөдөр хас банк, хаан банкны хувьцаат өнөөдөр өсөлттэй байгаа болохоос биш нөгөө 3 нь унтсан байгаа хгүй хувьцаа. Тэгэхээр анх тэр хувьцааг нь авсан хүмүүс ч гэсэн өнөөдөр алдагдал өөрөө явж байгаа. Хувьцаа нь унтсан тий. Тэгээ иргэдэн ч бухимдалтай тийм үү? Банкуд нь ч бухимдалтай байхгүй да. Яг л миний дөө хоёлаа түрүүнд ярьлаа шүү дээ тий. Хувьцаат компани гоё зүйл нь юу юм гэхээр чинь хувьцааных нь үн ханш нь өсөөд компанийн үн цэн нь нэмэгдэх нь гол нь аахгүй юу? Банкуд бас тэрийг л бодож энэ зах зээл рүү орж ирсэн байгаа шүү дээ. Атал одоо юу гэдэг нь те банк нь хувьцаат компани болсон. Банкных нь үнэлгээ нь унаал байдаг тийм үү? Ашиг орлого нэмэгдээд байгаа. Тэгэхэд хувьцаа нь өсөхгүй. Юутай холбоотой? Зах зээлтэй өөртөө холбоотой байхгүй. Яагаад манай зах зээл дээр хөрвөх чадвар байхгүй юм бэ? Яагаад хувьцааны үн ханш нь өсөхгүй байна вэ те? Шалтгаан юу юм гэдгийг олох хэрэгтэй байхгүй юу? Бид нар бас тэр банкудтай хамтарч ажил, энэ зах зээлийн хамтран хөгжүүлэх хэрэгтэй байхгүй тий. Хөрвөх чадвар яагаад байхгүй вэ? Яагаад бол дотоодын зах зээл дээр нөгөө хуримдалтай хөрөнгө оруулалт хийдэг иргэд чинь цөөхөн байхгүй юу? Хандсан байна штэ. Тэгэхээр энэ хууль маань анханасаа зах зээлээ мэдрээгүй буруу тооцоололтоо хийгдсэн хууль болж тарч байна. Хууль маань батлагдсан байж болно. Тэгвэл хуулийг хэрэгжүүлэхдээ нөгөө зах зээлийг бэлтгэх хэрэгтэй байхгүй. Зах зээлийг бүгдөө нөгөө гэрийн даалгавар гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл гэрийн даалгаврыг хийх хэрэгтэй байхгүй тий. Хөрөх чадрыг бий болгоё. Яах хэрэгтэй бид нар гадны хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх хэрэгтэй тий. Өнөөдөр. Тэгвэл яагаад гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байгаа юм Монголд? Өнөөдөр бид нар ерөөсөө гадны хөрөнгө оруулагчгүй энэ зах зээл цааш явахгүй. Аль ч улс орн бүгдөө гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд ажилладаг тий. Тэгэхээр манад яагаад орж ирэхгүй байна уу гэдгийг айгүй сайн тунгааж бодох хэрэгтэй тий. Тэгэхээр тэнд юу цаад болоод байна вэ? Цаад болоод байгаа жишээнүүд айгүй ойлгомжтой шүү дээ. Манай засаг докторгүй байна. Бодлого шийдвэрэн докторгүй байна. Нэг мэтгэд нэг хууль гаргаал тий хамаг лиценз зөвшөөрлийг нь устгачдаг ч гэдэг юм уу тий хүчингү олгочдаг ч гэдэг юм уу тий одоо татврын таатай орчин алга байна тий ханшны зөрүүний татвар гэж авах гэдэг тий гэтэл таавцол нь буруу тий жишгээд ханшны зөрүүний татварыг авах гэдэг. Гэтэл өнөөдөр хажууд байгаа Хонконг, Сингапур ханшны зөрүүний татвар авдаггүй. Саяхан одоо Казахстаны жишээ ч гэсэн ярьж байна тий Казахстанд ч авдаггүй тий. Тэгвэл манай татвар авах байгаа бол яахын тэр татваргүй газар руу нь явна шүү дээ тийм үү.
зах зээл үүсгэгчийг бий болгох хэрэгтэй ингээд хийх ажлууд бид нэр зөндөө байгаа байхгүй. А нөгөө талдаа бид нэр дотоодынхаа нөөц болцоог бас бид нар ашиглахгүй байгаа. Ягаад гэвэл мэрэгжлийн хөрөнгө оруулагч буюу урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг нөгөө хөрөнгө оруулалтын сангууд нь манад байхгүй. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын сангийн хамгийн том төлөөлөл нь юу гэдэг юм хэрэг тэтгэврийн одоо нөгөө сан. Өнөөдөр бид нар ганц нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үстэй тий. Тэр нь бараг татвар шиг тий. Аль аль талаасаа 12, 12, 13% аваад нийтдээ бид 26%-ийг төлж байгаа тий. А тэгээ эргээд бид хэдэн төгрөгийн цайд тэтгэвэр авах гэдэг тэтгэвэр гаргах. Амьдралдаа хүрэлцэхгүй тий. Шууд тэтгэвэр авлаа ядуучуудыг нэнд ордог тий. Гэтэл бид нар өнөөдөр хувийн тэтгэврийн сан бий болгох, эрх зүйн орчингийн бий болгоо тий. Энэ тэтгэврийн сангууд бий болгох. Нөгөө баялагын сан хаана вэ? Нөгөө ирээдүйн сан хаана вэ тий? Нөгөө тэгвэл эрүүл мэндийн даатгалын сан хаана вэ? Яагаад энэ сангууд нь яг энэ одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилтгүй юм. Тэ нэг хойд хормоогоор урд хормоогоо нүгсэн тэ ингээ мэрэгжлийн бус хүмүүсээс удирдуулдаг тэ төрөөс томилсон тэ одоо нэг намын нөхрөглөлтийн давж тавиад нь шүү дээ тэ. Тэр энэ маягаар явах юм бол ямар ч банкуд гараад тэ ямар ч том компаниуд гараад хувьцаа нь унахаар байна ч гэдэг юм уу тэ нөгөө одоо банкуд бол би бол ганцхан банкудад бол дурууг нь бас өгмөөргүй л байна л да. Яагаад энэ хуулийн одоо нөгөө заалт нь хэрэгжихгүй байна гэдэг тэ. Гэхдээ энэ дээр бүх одоо энэ зах зээл дээр оролцогч байгууллагууд болно тий тэр өндөрлөгт байгаа тэр их хурл байгаа хүмүүс нь мэдээлэлтэй ойрхон байгаад тий одоо нэг юм муу шиг тогтлоо шүү дээ хууль хэрэгждэг. Эхний 2 жил хэрэгжээгүй сунгалаа дахиад 2 дахь одоо 2 дахь сунгаад ч хэрэгжээгүй. Тэгээ одоо 3 дахь сунгах юм уу? Тэгээ ингээ хууль хэрэгжихгүй байгаа үстэй. Тэгэхээр энэ улс хууль хэрэгждэггүй улс тий бүгдөө л ярьдаг нөгөө л тэгээ ямар ч хариуцлага байхгүй тий дахиад 2 дахь удаага сунгаад ч хэрэгжихгүй шүү дээ. Хариуцлага тэгвэл хүлээх хэрэгтэй шүү дээ. Хэн нэг нь яагаад хууль хэрэгжихгүй байгаа. 2024 онд үнэт цаасны арилжаа 1.5 их найт төгрөгт хүрч зөвхөн өмнөх онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. Ийм амьд хурдцтай хөгжиж байгаагийн хэрээр энэ салбар зөв жишгээр хөгжих шаардлага зүй ёсоор тулгарч байна. Тиймээс ч өнөөдөр бид хоёр бизнес эрхлэгчдийн ёс зүй, компани засаглалын тухай хөндөж улс төрчдөд төрийн өмчт компаниудыг сайн засаглалтай болгох манлайлал дутагдж байгаа тухай. Олон нийтийн идэх оролцоо илүү хэрэгтэй байгаа тухай бидний яриа цааш өргөсөн. Хөрөнгөний зах зээл дээр нэг ярих хэвээр бас нэг сэдв бол зөвхөн сонгуулиор амилдаг хувьцаа. Яг надад иширх хувьцаа одоо бүгдөө мэддэг болсон тийм. Тэрийг яаж жинхэнэ амтай хувьцаа болгох хэвээр. Харин тийм 1072 ширхэг хувьцаа бүр ингээд бүр хөөр хилэлтэй нэг хувьцаа ятаа хувьцаа байна тий. Хувьцаа гэдэг чинь бидний хөрөнгө байхгүй юу? Бид нэр тэрийг өвлүүлдэг байх хэрэгтэй, арилж аалдаг байх хэрэгтэй тийм үү? Өнөөдөр бидний 1072 ширхэг хувьцаа яасан. Арилж аалдагчгүй, өвлүүлж болдгоо тэр 2011 оноос хойш бурхан минь хэдэн мянган хувьцаа эзэмшигч нар тий. Бурханы орон руу явсан юм бол тий өвлүүлж чадаагүй нөгөө хувьцаагаа тий. Тэгэхээр энэ нэг юм хувьцаа биш нэг юм зүгээр одоо юу гэдэг юм те улс төрийн зорилгот ингэж те нэг ашигладаг те жоохон ингээл ард түмний амьдрал хэцүү болоод жигс гэхээр нь ноогдлаа шиг тараачдаг те нэг ноогдлаа шиг тарахтаар хувьцаа олцоод байгаа шүү. Тэ нэг юм хэрэгсэл гэх юм уу болцоод байгаа харамсалтай. Энэ дээр одоо яаж ч хүсэл зориг гаргах. Тийм энийг зүгээр л арилжаалалтай байхгүй юу та. Яагаад өнөөдөр энэ Эрдэнэс тавталгын хулгай хэрэг ингээд нүүрс 1 нүүрс 2 гэдэг ингээд яваад байгаа юм тий. Яагаад тэнд ингээ хаалттай яагаад тийм юм болоод байгаа. Үнэхээр болж байгаа бол тийм үү. Энэ компани чинь ажиллаж чадахгүй ш. Нээлттэй хувьцаат компани шиг ажиллаж чадахгүй байна гэсэн үг байхгүй. Бид нар хяналтаа тавьж чадахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө л энэ компани хувьцааг өнөөдөр арилжаалдаг болох хэрэгтэй. Хүмүүстэй үнэхээр тэр одоо биржээрээ хувьцаагаа арилжаалах, зархан зараг авах тийм үү. Авах хүмүүс зөндөө байж байгаа дүр тий. Тэгвэл би ингээ аваад ядаж ингээ аваад хувьцаагийн зарим нэгэн хувьцааг нь аваад төлрүүлээд би төлөөлөл удирдах зөвлөлтөнд ороод би тэнд тань хувьцаа эзэмшдэг төлөөлөл суугаад хяналтаа тамаар шүү дээ тий. Энэ дээр ямар нэг дэвшилттэй хууль эрхсэн орчныг бий болгох дэвшилттэй алхмууд юу нэгж байгаа юу танд мэдээлэл байна уу? Харамсалтайгаар хийгдэх байна. Яг нь хилдгийн. Одоо хэддэг засгийн газар нэг хилээд байгаа шүү дээ тий. За одоо ингээд намуудын ингээд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хараараа тий тэнд бас дандаа Эрдэнэс тавталгын 1072 ширхэг хувьцааны тухай байдаг байхгүй. 1072 ширхгийн нөгөө хувьцааны өгөөжийг нэмэгдүүлнэ, арилжаалдаг болгоно гэдэргээл тий нөгөө биржтэй нээлттэй одоо хувьцаат компани хэлбэр шилжүүлнэ байдаг дандаа амлалт болгонд нь байгаа. Харамсалтайгаар өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй л байгаа. Ямар ч гэсэн тэнд нэг хувьцааны эзэд олон нийт тэгэхээр тэнд бас шаардлагатай байх шахалт үзүүлэх ийм хэрэгцээ дутагдаад байна. Тийм тий. Одоо ялангуяа
өнөөдрийн нөхцөлд тийм үү одоо яг ингээд улс төр ямар болж байна вэ тийм нэг одоо улс төрт үйл явц. Тэгээ яг өнөөдрийн үйл явц дээр бол за одоо ёстой энэ компани яг нээлттэй болгоё арилжааг нь эхлүүлээ гэвэл одоо болох гэдэг юм да. Манай төрийн өмчт уул уурхайн компаниуд дээр янз бүрийн хэлбэрээр ер нь энэ нөгөө хулгайг зогсоох, тэндээс ловер хэвддэг, хууль бус зүйлсийг тасан зогсоох юм алхмууд хийгдээд байгаа боловч ерөөсөө систем нь хэвээрээ байгаа юм л да. Энийг ер нь яаж өөрчлөх ёстой гэж таа? Өнөөдөр одоо болж байгаа тийм манай одоо энэ эрх баригч намын дотор болж байгаа үйл явц эднийг харах юм бол тэнд юуны төлөө тэмцэлдэн болоод байгаа юм ч гэдэг юм уу те одоо тэмцэл болоод байгаа юм. Зүгээр ингээд засгийн гал одоо намын дарга биш тийм цаана нэг өөр юм байгаад байгаа үстэй одоо юу гэдгийг яагаад тэгж ингэж хоорондоо тэгтлээ те юуны төлөө бидний 3 сая хүн амын амьдралыг сайжруулахад тэнд хоорондоо тэмцэлгээд байгаа юм болов уу. Тэгээ тэрний төлөө ингэж тэмцэлжээвэл одоо баярламаар байна тийм үү иргэний хувьд. Тийм биш те яагаад уу гэдээ ингээ харахаар чинь ерөөсөө тийм төрийн өмчтэй компаниуд дээр хэл гэж хардмаар байгаа байхгүй одоо тий зүгээр иргэний хувьд ингээ харахад тийм үү санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд харах юм бол тийм зүгээр ингээ хардахаар байгаа байхгүй тий юуны төлөө юм тий яагаад ингээд асуудал болгон гарч ирэхэд нөгөө эрдэнэс тавналгаа асуудалд ороод идэв тий нөгөө эрдэнэт үйлдвэр ингээд тий нөгөө асуудалд ороод идэв дандаа уурал уурхайн том компаниуд шүү дээ тий дандаа том экспортын хэмжээ тий дандаа том одоо гэрээ хилцлийн тухайн асуудал яригадаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ тэр хаалттай хөшигний цаанд болоод байгаа л байхгүй юу. Хэрэг зээ энэ төрлийн өмчтэй компаниудыг нээлттэй болгоод хувьцаат болгоод тийм үү. Яг тэр одоо сонгодог одоо утгаар нь хувьцаат компаниудгаа төр өөрөөсөө бүр ингээд 51% хувьчилчвал миний бодлоор бол тийм бол ингээд нөгөө тэр улс төрийн энэ одоо зодоомч гэдэг юм уу тэмцэл байхгүй байх болов гэж бодож байна л да. Тэгэхээр ийм хүсэл зориг гарах болов манай улс төрчдөөс. Одоо бид нар харин өөрсдөө шаарддаг болмоор байгаа тийм. Бид нар ингээд нөгөө өөрөө сая хэлж штэ тийм ингээд иргэд онгийн ёс зүй шаарддаг болж байна гэж зөв штэ. Залуучууд өнөөдөр тийм нөгөө ёс зүй шаарддаг болж байна тийм. Шудраг байдлыг шаардж байна. Энд чинь нэг өөрчлөлтийг авчрах байхгүй тийм. Одоо бид нар өөрсдөө нэг юм үлдбэр байгаа дээ штэ тийм нөгөө нэг л бухимдалтай ард түмэн тийм. Тэгэл ууралсан, бухимдсан, стресстэй тийм. Тэгээд бусдын төлөө амьдарч байгаа юм шиг тийм ингээд бус яа ингэж нэгж юм те одоо амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрсдийнхөө төлөө амьдарч байгаа байхгүй. Бид нар өөрсдийнхөө төлөө дуурах хэрэгтэй байхгүй юу? Одоо юу гэдэг бизнес эрхэлж байгаа бол окей тэр салбарынхаа холбоог нэгтгэх тийм үү? Эсвэл тэр худалдаа аж үйлдвэрийн дамхин гээд байна тийм үү? Бизнесийнхний дуу хоолой өргөдөг ч гэдэг юм. Хувь хүмүүс ч гэсэн яагаад болохгүй гэж те бид нар өөрснөө шаардлага тавьж бид нар өөрсдийнхөө төлөө явж ижил өөрчлөлтийг авчирдаг болохоос биш хинч бидний төлөө те өнөөдөр хурж ирээ за амьдралыг чи сайжруулъя гэхгүй байхгүй юу? Ааха. Тэгэхээр олон нийтийн шахалт төглөг хэрэгтэй байна. Тийм. Бид нар өөрснөө л идэвхтэй өөрснөө л дуурах хэрэгтэй гэж би боддог шүү дээ. Тийм. Ер нь бол тэрнээс хүнээс юм хүлээ. Ер нь хувь хүний амьдралд ч гэсэн тийм бидтэй тий. Өөрснөө л бид нар хөдөлмөрлөн ажил төрөлтэй байна. Өөрснөө л бид нар үр хөвгтөө хүмүүжүүлэн өсгөн соёл сургуультай боловсралтай болгоно тийм үү? Бидний хариуцлага байхгүй. Хөрөнгөний зах зээл санхүү бол голцоо эрчүүд голцоо тоглодог ийм салбар шүү дээ. Энд та бас зөвхөн эмэгтэйчүүдийн нэг байгаад энэ салбар дээр амжилттай явж байгааг танд ямар зан чанар суусан байна? Эргээд харахад яг нөгөө эргээл харахаар анх бол ийм байгаагүй. Одоо юу гэдэм бас л нөгөө эмэгтэй хүн шүү дээ дан эрчүүдийн дунд орчиж байгаа. Би чинь анх холбооныхоо удирдах зөвлөлд ороход 9 хүний 8 эмэгтэй би ганцаараа эмэгтэй байлаа шүү дээ. Сүүлд нь ингээ явсан чинь сүүлдээ 5 дахь жилдээ болсон чинь баг төлөөд манай нөгөө удирдах зөвлөлийн тал нь эмэгтэй болцсон явж ирсэн. Тэгээд яг нөгөө нэг төслийн ард гараад амжилтаа гараад хоёр төслийн ард тийм нөгөө амжилтаа гаргах хэрээр нөгөө өөртөө итгэх итгэл гэдэг юм уу одоо тийм хамт олондоо итгэх итгэл манай хамт олонны одоо ур чадвар гэдэг юм уу нэмэгдээд явдаг юм байна. Тэгэхээр одоо нөгөө тэрийг л одоо айгүй ойлгож авсан гэх юм уу. Тэгээд санхүүгийн хүнтэй уулзсных хувь хүний хувьд таны санхүүгээ удирдахдаа баримтлагдаг мөнгөтэй харьцдаг 3 одоо алтан дүрмээ та бидэрт хэлж өгөөч. 3 алтан дүрмээ. За. Ер нь ингээ санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ер нь жоохон мөнгөнд одоо нарийн болчдөг юм шүү дээ.
Ер нь тэгээ ингээд илүү дутуу юмд одоо мөнгө үрхээ болчин тий. Тэгээд аль болохоор ингээд ганц 2 төгрөгтэй нэг илүүжлэх юм бол шууд тэрийгэ хөрөнгө оруулалт руугаа хийдэг тийм болчдгийн. Тэгээд одоо жишээлбэл нэг учиргүй хуримтлаад авах биш те. Дийхтэй ямар тач гэсэн одоо илүү дутуу ерөөсө зардлыг бол ерөөсө гаргадаггүй те. Нөгөө илүү дутуу одоо сэтгэлийн хөөрлөөр те том шопинг хийдэггүй те. Ямар тач гэсэн яг ингээд нөгөө сар болгоныхоо одоо те зарлага одоо зардлаа төлөвчдөг те. Одоо ингэн гэд те нөгөө төлөвлөгөөтэй явдаг гэдэг юм уу? Одоо жилдээ нэг удаа ч юм уу те 2 удаа гадагшаага явна гэвэл хизээ явах уу хэдэн төгрөг зарцуулах уу гэдгээ мэдэж тэрэндээ яг ингээд төлөвлөгөөнтэйгөө уялдуулж хөрөнгө оруулалтаа хийдэг. Одоо жишээлбэл хөрөнгө оруулалтаа хийж байгаа 12 сард хөрөнгө одоо ингээд өвлийн амралтаар те ийш тийш явна гэвэл яг 12 сард хүүгийн төлбөр ордог ч юм уу те бонд эргэн төлөлд орохоор те хөрөнгө оруулдаг ч юм уу ингээд өөрийнхөө амьдралынхаа одоо төлөвлөгөөтэй уялдуулж хөрөнгө оруулалтаа хийдэг. Ямар ч гэсэн хөрөнгө оруулалт хийн гэдэг дээр бол яг ингээд хатуу зогсдог те. Ийм байгаа. Хоёрт нь гэх юм бол мэдээлэлтэй харьцах. Ерөөсөө хөрөнгөний зах зээлийн нэг гоё юм тэр те нөгөө ер нь хүн тийм штэ банк хөгжиж явахгүй болохгүй байхгүй юу. Хүн ингээд хүний амьдрал тэр юм билээ штэ өвхөн хөлтлөөс сурна гэдэг шиг те. Тэг хөрөнгөний зах зээл тэр боломжийг өгдөг те. Өнөөдөр алтын ханшаа яаж ийн үгээд өглөө босонготаа алтын ханшаа хардаг ч юм уу те. Яагаад өсөөд байна вэ гэдэг ингээд мэдээлэл ухаал те нөгөө ингээд тэгэхээр банк ингэж юу байдг вэ гэхэд мэдээлэлтэй харьцдаг өөрийгөө одоо ингээд банк хөгжүүлж идэг апдейт хийдэг гэдэг юм уу. Тийм бас гоё зүйлтэй. За гуравт нь гэх юм бол би ер нь бол альваад нэг юм хүн дотор нэг inner child гэж өгдөг чинь дотор нь хүүхэд үүдэг байхгүй юм сониуч зантай тий. Тэгээд би өөрөө тийм. Тэгээд ер нь бол тийм хүмүүсэл илүү бас нөгөө амжилтанд хүрдэг юм болов. Тий илүү их суралцдаг юм болов. Илүү их хөгждөг юм болов гэж хардаг тий. Тэгэхээр бас тэр нэг дотор байгаа тэр сониучтэй нөгөө зантай тэр хүүхдээ бити бас алдаарай. Тэр бас айгүй чухал шүү гэх. За миний 3 зүйл ба тийм лээ. За маш их баярлалаа. Хөрөнгөний зах зээлийн гол их сурвалжуудын нэгттэй уулзаж үнцэнтэй мэдээллүүдийг авлаа. Би ч бас анх гэхэд бас айгүй санаа зовсон шүү дээ. Наа нэвтрүүлэгтээ өргөх нүгүй би ерөөсө болоогүй байгаа гэдгсэн. Тэгээд үнэхээр ингээд та бүгд хүсэл тавьсаар агаад би тэгээд ингээд энэ ярилцлаганд орсон. Тэгээд ярилцсны дараа одоо ингээд маш их баярлаа. Тэ намайг ингээд ярилцлаганд орж оролцуулсанд тэгээд өөрийнхөө ярилцлагаар жоохон ч болов тэ нэг багч болов олон нийтэд ингээд хөрөнгөний зах зээлийн талаар мэдээллийг олгосон болов уу гэж найдаж байна. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Болдын Үлзий баяр. Үлзий энд ко капитал үнэт цаасны компани гүйцэтгэх захирал. Үлзий баяр хөрөнгөний зах зээлийг Монголд хөгжүүлэхийн тулд ажиллаж зөв экосистем бүрдүүлэх суурь ажлуудыг манлайлж ирсэн. Түүнийг хөрөнгөний зах зээлийн хамгийн нөлөө бүхий хүн гэж салбарынхан нь нэрлсэн юм. Тэрээр одоогоор 600 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэх төслүүдийг санаачилж удирдан ажиллаад байна.